Романы нэмэлтэх үе тооныхоо part 4-ийг хийж байна. Өмнөх ишлэгнээр болохоор манай Ягана баригдаад туссан байгаа. За тэрнээс эхлэе. За Ягана аль хэдийнэ хүлүүлсэн нөгөөний царайлаг ая чинь хоёулаа одоо гэрэлээд сууна. Тиймээс одоо чамд өвдөлт болон ариун сэтгэл бол юу гэдгийг харуулъя гэхэд ер нь бол тийм галзууж болцсон ч гэсэн үг. Харин энэ талд нь болохоор хаажийн 9-ийн тоог нь одоо save гэж ойлгоод өөрийнхөө book of truth болох одоо үнний номоо дууддаг. Үнний ном нь угаасаа ямар нэгэн location болон үнэн зүйлийг хэлнэ. Ирээдүй мэрээдүй. За тэрнээс асуугаад Яганагийн локейшнийг мэдээд авдаг. Энд нь бүр нэг царилэг аячин бүр Яганаг бүр ус мөсийн оролдоо яах гэдэг. Тэгсэн чинь цонхны цаанаас нэгэн сум дархин онох өгөөд 3 сумаар цээж 2 гараа нэгээр ундаг. Энэ цаанаас нь десерт хийглээ снайпер болгосон хардаг өвсний дунд байж өгөөд нурууны дундаас нь дахиад нэг уддаг. За тэгээд дуусах үед нь болохоор Ягана шууд ухаалдаад өгөөд эмнэлэгт сэрээд босоод яваад өгдөг. За CEO-д болохоор хаажийн менежертэй уулзах өгөөд хаажийн менежерт энийг өмөрөө нэ гэд энэ нь болохоор нөгөө нэг өмнөх үр авир үнэтэй баг олдохгүй. За үзэгдэл нэгэн гражид нэгэн слайм дэш өгсөөр байгаад нэгэн хүүхэд болох өгөөд боосо би оллоо гэд босс гэдэг болохоор энэ төмөр хувинцэр дээр сууж байгаа одоо энэ эмэгтэй. За энэ эмэгтэй босс гэдэг нь болохоор нөгөө нэг өмнөх одоо хорон санаатуудын агентийн босс нь болж таардаг. Тэснэ биднэрт нэг хүн хэрэгтэй гэд манай хаажиныг хардаг. Яасан гэсэн чинь манай хаажин чи холын зайных. Тэгээ энэ хорон санаатнуудынх нь болохоор холын зайны байхгүй гэсэн үг. Тэгээ хэдэн 7 хоногийн дараа их харуулах өгөөд Кубуудын сурагч бүгдээрээ эцэг эхчүүдтэйгээ уулзж байна. За яагаад уулзж байна гэсэн чинь нөгөө өмнөх багш нь нүуний тэмцээн болно гэдсэн шүү дээ. За тэр нь болох ч болж таарсан. За тэгээд хаач зүгээр зогсож исэн чинь ардлаас нь нэгэн эмэгтэй мөрөх өгөөд энэ эмэгтэй нөгөө нэг босс нь болж таардаг. Бүгдээрээ одоо харка гэдээ одоо бий. За харкач хаажинтай нэг ч юм ярихгүйгээр яваад өгөөд тэмцээн одоо эхэлдэг. За тэгээд бүх хүмүүс бэлтгэлээ базаагаараа тулан эхэллээ шүүгээд цагаан олоогоор хэлэх өгөөд энд нь хаажин болоо Ягана хамт явж байна. Яганач нэг хамгаалагчдад дуудснаа 100 одоо сум гэд одоо бэлэг болгоод өгдөг. За тэгэхдээ Яганач хаажиныг ялаараа хаажин ч гэсэн Яганаг ялаараа гэд бив нэгээ дэмжээ яваад. Энд нь ч нэг дасгал хийж явах өгөөд булчин шөрмөс арсыг харвал улаан уст маань тэгснэ хаажиныг бүр гიშгээд хорооно гэд бүр үзээ ядсан царайт. Хамгийн ихний тулаан дээр угаасаа хаажин болон улаан уст хоёр үзнэ. Хаажинч хоёулаа энийг жирийнээр зөөлхнөө хүлээж авъя гэсэн чинь улаан уст ч амар ууртай харц. За би чамстай хорооно гэд тулаан эхлэх үед улаан уст хамгийн дөрөнд дарахад бүли тайм ашиглаад хаажин зүгтдэг. Гэтэ 1 минут нь хангалттай удсан чинь одоо газрын цөмлөд шууд хаажины газартай юмар цөмлөд унгаалаа. Дахин цохих үед хаажийн бултсаар боломж гарах үед нь болохоор өөрөө гар бүг улаан уст руу чиглүүлээд бууддаг. Гэхдээ улаан уст нь аавраа нь болохоор энчэнд болоод бүр хамгаалагч сумуудыг жирийн хамбусруудыг бол хамгаалж чадна гэсэн үг. Тэгээд өөрийнхөө гарыг чи намайг ийм аврахын дебейт чадна уу гэж бодсон уу гэд гараар зогх гэдэл шууд мөрийг онцдог. Мөрнийх нь аавраа налуу болоод цөмөрцөн байх өгөөд угаасаа өөрийнх нь сум нь маанат гар бүрхэгдсэн шүү дээ бас сумных нь гэр нь хүртэл амар болсон. Тэгэхдээ дахин буудах үед улаан уст хамгаалсаар хаажинч за бууж өгөө гэд дахин буудах үед улаан уст ууранда 2 гараараа газар цөмөлждөг. За тэгээд цөмлөх үед нь бол хаажийн дэш өсрээд за намайг хоног гэж бодсон уу гэхэд шууд улаан уст руу нийш зүшиддэг. Улаан уст бултал хутуугаж таарах өгөөд
стигма чадвар ашигласан төдий тэгснэ дахин буудах үедээ бол өмнөх баруун гарынхаа нөгөө нэг мана байхгүй хэсэг рүү буудаад бүр ямар ч хүч тамиргүй болгоод унгачдаг. Тэгээ ойртоод яг буудаад дуусглаа тэгээ бодтол зүгээр хаажийн зогсоод идэг. Хүмүүс гайхаад сум дууссан болоо яасны болоо гэж бодсон чинь хаажийн шууд за би бууж өглөөгөө буугаад өчтдөг. Тэгээ энэ тулаан дээр болохоор хаажийн буугаад өгсөн болохоор улаан ус энэ тулаан дээр хулхин ялсан гэсэн үг. Улаан ус чинийг хараад шууд уурандаа хаажныг бас хараагаад эхэлдэг. Оройсон байх өгөөд нэгэн эрэхтэй одоо цагдаа артаас нь байж яг оллоо гэв. Энэ эрэхтэй нь болохоор бас хорон санаатуудын агентийн хүн. Тэгснэ нөгөө цагдаагийн духан дээр шууд ганц нисэлтээр тархин цуулждаг. За 8 дугаар тулаан дээр нь болохоор Шарка болон за энэ эмэгтэй одоо бүгд амар гайгүй нэр олоогүй хаа бүгдээрээ бүтэн нэрийн дуудаа. Rachel шүү, Rachel. Тэгээд Шарка дээрээс нь харах үедээ бол нэг сум нь 5 болж хувирдаг. Rachel ч энийг хараад шууд өөдөөсөнгөө нь тэгтээ шууд 4 сумаас нь болтох өгөөд нэг сум нь дух руу нэрдэг. Тэгээд ганц ирсэн сумыг нь өөрийнхөө сэлмээр хаах өгөөд энийг нь харсан Шарка бүр амар шок болдог. Хаажин шинийг үзээ байж байгаа үед хажуу талд нь Харка өрдөрдөг. Яа гэсэн чинь одоо Харкаг яагаад ирсэн бэ хаажин асуух үед дээрээс нь нэг ундаа асгаад хүрээд ирдэг. Нэг хүн угаасаа ундаа асгаад жирийн ярилцуулж чаддгүй. Тэгээд энэ үед нь бол тулаан дуусаад winner Rachel болдог. Харкач бодрыг амар харагдаад бодэр гомдсон ч юм уу. Хажинч дахиж яагаад ирсэн юм бэ гэж асуудал өөрийнхөө хорон санаатуудынхаа агентэнд авах гэжсэн болж таардаг. Нөгөө нэг эрэхтэй хорон санаат нь чи яагаад над Ким хаажиныг авахаа болоод Ким сугааныг авч болохгүй юм бэ гэд асуудаг. Нөгөө Харкач юу ч хэлэхгүй яваад өгөөд хаажинч гартал модны цаанаас Шарка уйлаа байж гин. Шарка руу хаажин юм бичих өгөөд би чиний тулааныг харсан. Чиний тулаан хөөжөлтөө байсан гэвч чи ном сум биш сэлэм ашигуул дээр биш үү? Оройтойгүй шүү гэд баах юм бичээст. Тэрнийг уншсан шууд Шарка бол чи над руу яагаад ийм зүйл бичиж байна гэдээ угаасаа уурлах нь тодорхой хэрэг. Тэгээ ардлаас нь суухаа болон нэг найзтайгаа хүрээд ирэх өгөөд цаанаас нь одоо шууд гэртээ ирсэн хаажийн нөгөө эрэгтэйгийн яаж цагтааг нисэлж байгааг хардаг. Бараг л ганц нисэлт юм уу хаш. Тэгснээр бас дахин нэг шалгалт ирэх өгөөд энэ шалгалт нь юугаараа өөр вэ гэсэн чинь нэг нэгээрээ нэг мангастай тулдаад чадвар өгүүлэх юм байна. За тэгээд энгийн тулаанууд нь бол өөр рандом мангасууд гарч ирнэ. Тэрнийг нь заавал дуусгах ёстой. Ялагдвал тэгээд оноо нэмүүлэх эсвэл ямар нэгэн шагнал авахгүй. Хүн бүрч өөрийнхөө байдаг бүх чадлаараа тулдна. Тэгэхдээ ч угаасаа заримуд нь шидийн төрөл биш. За тэгэхдээ хаажны ээлж болох үед нэгэн мөсөн чон байдаг. Гэтэ артлаас нь нэг чулууны доороос хаажийн буудаад ганцхан сумаар буудаад тарих руу оноод дуусгачдаг. Тэгээ унах үед нь болохоор гадаа болон дотор хоёр одоо дөрөх өгөөд гэрэл унтардаг. За гадаа нэгэн урт үстэй нэгэн цагаан үстэй зогсож байна. Тэгснээ шалгалт дотор ороод ирэх өгөөд удаан удсангүй шүү тэгээд Rachel-ийг юу яаж мэдж байгаа гэсэн чинь энэ хүн болохоор Rachel-ийн авуух нь болж таардаг. Тэгэхдээ авуух болон одоо дүү хоёрын тулаан эхэлнэ. Rachel шууд өөдөөс нь үсрээд сэлмээ талаагаад шууд уул нь цавчтын заяа. Гэтэ энэ цавчлалт нь болохоор шууд тоос мэд. Ер нь бол зэрэгэлдэл гэсэн үг. Ер нь бол ордоггүй. За энэ авах ах нь бол өөрөө хайртай хүнийг алдаад сэтгэл готролтой бол
умбаа шумбаад яваад өгсөн л гэсэн үг. Тэгэхдээ яваад өгөхдөө нэгэн алуурчин өгөлтэй тавих өгөөд энд нь одоо алуурчинтай тулдаа эхэлдэг. Рэйчел руу хэд хэдэн удаа дайрах боловч Рэйчел хамгаалах биш бараг оногдоод дуустдаг. Тэгснээ одоо шууд Рэйчелийн баруун гар дахь сэлмийн унгаагаад сэлмийн хол шидэд өгөх үед Рэйчел өөрийнхөө сэлмийг авраагаар бүрхснээ өөдөөс нь авчруулдаг. Яг тэгэх үед нь бол тэр мангас алуурчных нь ард талын хаан цөмөрдөг. Тэгээ ханны цаанаас бол хааж юм байна. Нөгөө нэг хүүхэлтэй чинь харснаар шууд хутгаа далаагаад очдөг. Гэвч хаажийн өөрийнхөө десерт эглийг трансформашн хийгээд шотган болгочдөг. Тэгснээ шууд. Тэгээ дуусгасны дараа хаажинч Рэйчел рүү ирснээр чи зүгээр үү гэтэл угаасаа Рэйчел хэд гинцсэн болохоор угаасаа зүгээр биш. Тэгснээ нэг алчуур гаргаад цусын нарчих үедээ бол Рэйчел бас уучлаарай л гэж. Тэгэхдээ нэг зүйл олж мэдсэн Рэйчелийн цус маш ховор цус болж тарсан. Тэгэхдээ тэр цусыг бас аваа явах одоо өрөндөө өгч байгаа. Яг тэгээд дуусах үед нь болохоор багш нар ирээд та нар зүгээр үү бид нар та нарыг аавна гэдэг. За шалгалт дуусны дараа одоо 7 хоног амарч болно гэх өгөөд энэ 7 хоногийн амралт нь болохоор харддаг. Нэг өдөрт нь энэ Рэйчелийн авгахынх нь түүхийг үзэж идэг. Цагийн дотор үзсэн л гэсэн үг. Гэснээр Рэйчелийн цустай алчуурыг нөгөө нэг одоо бүгд ягаан үр гэдэг. Ягаан үр дээр тавих өгөөд ягаан өрөндөө хүрсэн чинь зүүн гар нь их л хорсдог. Тэгснээ баг цус гарахгүйгээр бүр амар хөхөрцөн байх өгөөд ер нь бол хаажийн менежертэй хамт ан хийхээр явж идэг. Гэхдээ энэ менежер ч бас амар өмнө хаажинтай уулзахаас өмнө ажил нь бүтэхгүйсэн. Одоо хаажинтай уулзсны дараа бол ажил нь бүтээд бүр амар дээд зэрэгтэй хүрсэн л гэсэн үг. За зүгээр ингэ явж исэн чинь гадна талд нэг ягаан өстэй сэргийн хувцастай хүн явж байна. За энэ нь болохоор Ягана. Ягана ч ингэ явж исэн хажуу тишээ хартал хаажийн нэг машин дотор харна. Тэснэ өөдөөс нь очсноо. Чи яага машин дотор байгаа юм бэ? Ямар нэгэн хэрэг тарьсан юм уу гэд очдог. Тэснэ хаажийн үгүй би менежертэйгээ хамт ан хийхээр явж байгаа юм гэд хэлдэг. Хаажинч дотор одохдоо Ягана менежерийг минь эзэж магадгүй гэд Яганач менежер рүү амар муухаардаг. Тэгснээ за би хамт явъя гэд тэгтээ болохоор амар овон довонцтой газар явах үедээ Ягана хаажийн нэг зүйл хэлдэг. Яганач чи ягаад essence of this trait руу орж болохгүй юм бэ гэд ер нь бол өөрийнхөө агент авах гал байгаа гэсэн үг. За энэ бичлэгээ энэ хүрээд дуусгая. За тэгээд лайк and саб дарахаа бүү мартаарай. Баяртай.